Аштанги хайрхны саст цагаан ориглоос авраг халмин сэрвэшиг өөрийн долгоо хүртэл аралт тэргэнд хотойсон Монгол шарын даванаас алтан мэлэс болцголсон ингэн новон ус хүртэл их сайхан нутаг мэлээ. Та бүхэн сар шиндэн сайхан шинлээрэ. TVS-ийн зэрэлцээний нэвтрүүлгийн удаагийн дугаарыг үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр манай нэвтрүүлэгт оролцохоор Монгол Улсын 3 дахь ерөнхийлөгч Монгол Ардын Хувьсгал намын дарга Анхир Боорч танд өрөмдөргөө. Яамд яах баярлалаа. Тэр бүдүүхний нэвтрүүлэг шууд үзэгч та бүхэндээ хүрж байгаа. За өнөөдөр юун тухай ярих гэж байна гэхээр Монгол Ардын Хувьсгал намын зүгээс за шинэ үндсэн хуулийн төслийг боловсруулж дууссан байна. Тэгэхээр ер нь Монгол улсад үндсэн хуулиа өөрчлөх ямар шаардлагууд байгаа юм бэ? Энэ тухай бас та нэг үзэгч хэлж өгөх. За ингээд энэ сайхан завшааны ашиглаад бидний нэвтрүүлгийг үзэж сууж байгаа үзэгч та бүхнийхээ энэ үеийн амар амгалан айлтгаж мэдчилж байна. За өнөөдөр их сайхан өдөр болж байна гэж би бодож байна. Яагаад гэвэл Монгол Ардын Хувьсгалд намын гишүүд, дэмжигчид бас эрдэмтэн мэргэд оролцоотойгоор бид шинэ үндсэн хуулийн төслийг боловсруулж дуусаад өнөөдөр ард иргэдээ өргөн барих ийм сайхан ёслолыг Сүхбаатарын талбай дээр эзэн Чингисийн хаан хөшөөний дэргэд хийлээ. Харин энэ сайхан өдөр тохиож манай уяачт маань цол хүртэж байгаа юм байна. Тэгэхээр энэ сайхан өдөр бас ийм үйл явдалтай холбогдуулж бид ард иргэдээ энэ үндсэн хуулийг өргөн барьж байгаадаа их баяртай байгаа. За үндсэн хууль маань яагаад шинжлэгдэх ёстой вэ гэдгийг би ганцхан ярьж байгаа биш. Ерөн сүүлийн олон жилийн турш энэ асуудлыг бол хөндөж ярьж байгаа. Ерөнхийдөө нийгэмд бол үндсэн хуулийг өөрчлөх, шинжлэх ёстой юм байна гэсэн ойлголт бий болсон байна. Тийм ч учраас одоогийн улсын хурал хаврын чуулганы хэлцэх асуудлаар үндсэн хуулийг өөрчлөх, үндсэн хуулийг шинжлэх асуудлыг хэлцэх асуудлынхаа жагсаалтанд оруулсан байна. За яагаад энэ үндсэн хуулийг өөрчлөх ёстой юм бэ гэдэг асуудал дээр бол товчхон хэд хэдэн зарчмын саналыг хэлье гэж бодож байна. Их удаан ярих юм бол олон саналыг хэлж болно. За нэгдүгээрт бол альва үндсэн хуульд жинхэнэ ёсоор хэрэгжихийн тулд төр засгийн бүрийн эрх хэний гарт байгаа вэ? Төр засгийн бүрийн эрх хинээс их үүсвэртэй вэ гэдэг асуудлыг туйлын тодорхой бичсэн байх ёстой. Тэгэхээр Монгол улсын өнөөгийн үйлчилж байгаа үндсэн хуулинд төр засгийн бүрийн эрх хинээс их үүсвэртэй вэ гэдэг нь тодорхой биш, бүр орхигдсон. Төр засгийн бүрийн эрх хэний мэдлэлд байгаа вэ гэдг нь хагас дутуу тусчсан. Зүйл заалтууд нь энэ утгаараа хоорондоо зөрчилтэй, ойлгомжгүй байдлыг бий болгосон байна. Тэр нөгөө мордхийн хазгаа гэх юм уу, эсвэл одоо байшингаар бодох юм бол суурийн тавихтай тийм дутуу тавьсан учраас дээр нь болсон байшин өрөө ганхах, цуурах, цонх үр таалгын эвдрэх, дээвэр нь цоорох зэрэг ийм одоо үйл явдал үргэлжилсээр 25 жил боллоо гэж бид бодож байгаа юм. За одооний үндсэн хуулинд бол юу гэж заасан бэ гэхээр засгийн эрх ард түмний мэдлэлд байна гэж бичсэн байна. Тэгсэн мөртлөө улсын хурал бол төрийн эрх барих дээд байгууллага гэж. Тэгэхээр өөрөө ажиглаж байгаа баг төрийн эрх гэж нэг үг байна, засгийн эрх гэж нэг үг байна. Тэгэхээр засгийн эрх гэхэлэр хүмүүс хялбаршуулж ойлгоод засгийн газартай холбоотой ойлгодог. Тэгвэл одоогийн үндсэн хуулийн засгийн эрх ард түмний мэдлэлд байна гэхэлэр ард түмэн засгийн газраа байгуулах гэж явцууруулж ойлгож болох мэт. За төрийн эрх гэхэлэр нэг өөр эрх байдаг юм шиг. Тэр нь улсын хурал байдаг юм шиг. Тэгсэн мөртлөө төрийн эрх дээд доод гэж байдаг юм шиг. Тэгээд дээд байгууллага нь төрийн эрхийн эдлэх хэрэгжүүлэх дээд байгууллага нь улсын хурлаа гэд зарласан байна. Тэгвэл доод байгууллага нь хин юм бэ гэж. Тэг ийм ойлгомжгүй байдлаас болоод энэ онлоороо одоо Николо Макиавелли гэдэг
алдартай судлаач, философч хүний олон зуун жилийн өмнө гаргасан онолоор бол төр засгийн бүрийн эрх гэж нэг юм том багц эрх байна. Тэр бол ард түмнээс үүсэл гаралтай. Ард түмний мэдэл байдаг. Харин энийг хэрэгжүүлэхдээ засаглалын эрх мэдэлд хуваарлж хэрэгжүүлдэг. Энийг бол одоо үндсэн 3 эрх мэдэл болгож хуваарлах ёстой гэсэн юм бол байдаг. За тэр нь бол хууль тогтоох эрх мэдэл буюу парламент, их хурл, гүйцэтгэх эрх мэдэл буюу засгийн газар, шүүх эрх мэдэл буюу шүүх гэж. Үндсэн 3 засаглалын эрх мэдэлд хуваарлж ээж энэ төр засгийн бүрийн эрх гэдэг энэ ойлголт хэрэгжинэ гэж. Тэгэхдээ энэ төр засгийн бүрийн эрх бол ард түмнээс их үүсвэртэй учраас бас ард түмэнд байнга хадгалагдж байдаг. Яагаад байнга хадгалагдж байдаг гэдэг ойлголт байдаг вэ гэхээр ард түмэн тухайн хугацаанд, богино хугацаанд ямар нэгэн байгууллага эсвэл албан тушаалтныг өөрөө сонгож тэр эрхээ хэрэгжүүлж байгаа. Тэр эрхээ ард түмэн өөртөө байнга хадгалахгүй бол эрхээ бүрэн шилжүүлээд өөрөө тэр эрэхгүй тэр хугацаанд үлдэх юм бол нөгөө хариуцлагагүй төр засгийг бий болно гэсэн үг. Чи нэгэнтээ эрхээ өгсөн юм чинь чи зүгээр дугаал байж. Би бол одоо энэ эрхийг авсан хүн яаж ашиглаж болно гэсэн ийм буруу харилцаа үүсч магадгүй учраас ард түмэн тэр эрхээ байнга өөртөө хадгалж муу ажиллаж байгаа хүмүүсийг хугацаанаас өмнө огцруулах, хариуцлага тооцох ийм арга механизм энэтэй уялдаж ойлгогддог. Тэгэхээр энэ асуудал бас манай улсын хурлын засгийн газрын шүүхийн үйл ажиллагаатай холбоотойгоор үндсэн хуулинд тодорхой тусаагүй байна. Ингээд хоёрдугаарт орон нутгийн эрх мэдэл, орон нутгийн өөрөө өдөрт төсний байгууллага зөвхөн тунхлын шин чанартай болохоос яг өөрөө татвар тогтоож болох юм уу үгүй мүү? Өөрөө өөрийнхөө өмчн дээр тулгуурлаж бонд гаргаж болох юм уу үгүй мүү? Хөрөнгө мөнгө босгож болох юм уу үгүй мүү? Ашигт математикийг шийдэхэд ямар байдалтай оролцсон гэх зэрэг асуудал ерөөсөө ойлгомжгүй үлдсэн учраас орон нутаг маань өөрөө удирдах ёсны байгууллага байдаг мэтээр ард иргэд маань тэр сонгуульд ордог мэтээр ойлгоддог боловч үүний ирэг дээрээ хэрэгжүүлж байгаа эдэлж байгаа ирэх хүлээж байгаа үүрэг тодорхой биш. Алдагдсан байна гэж. За нөгөө талаар бол шүүхийг тэр эрх мэдлийг бол ард түмнээс их үүсвэртэй учраас уг нь онлоороо бол хэрэгжүүлэх юм бол тэр төр засгийн бүрийн эрх ард түмний мэдэлд учраас энийг 3 хувааж засаглалын эрх мэдэл болгож хэрэгжүүлэх гэж байгаа бол аль алийг ард түмэн аль болохоос сонгох байдлаар эрхээ хэрэгжүүлэх ёстой гэж ингэж онлын хувьд үздэг. Тэр утгаараа парламентыг сонгочдөг. Зарим газар хол яваад ерөнхийлөгчийг сонгочдөг. Ерөнхийлөгч нь засгийн газараа тэргүүлдэг. Ингээд гүйцэх засаглалаа ард түмэн байгуулж байна. Парламентаа хууль тогтоох байгууллага ард түмэн байгуулж байна. Шүүхийг бас сонгох хэрэгтэй. Тий ард түмэн өөрөө сонгох хэрэгтэй байхгүй юу? Зарим үед бол өөрөө тангарахтны шүүхийн хэлбэрээр ард түмэн өөрөө шүүх ажиллагаанд орж хэрэг таслах хэрэгтэй. Тангарахтны шүүх гэж байдаг. Одоо Америкийн нэгдсэн улс бусад оронд бол жирийн ард иргэд тэр шүүгчийн үргийг гүйцэтгэж ямар нэгэн одоо хүнд ноцтой гэмтрийн асуудлыг авч хэлцэж итгэл үнэмшлэрээ 100% санал нэгтэйгээр тухайн асуудлыг аль нэг талд нь шийддэг. Энэ бол бас л одоо шүүх хэрэгт өөрөө шууд оролцож байна. Эсвэл тэр шүүгчийг сонгоснороо шүүх эрх мэдлийг бас хэрэгжүүлж гэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ асуудлууд бол үндсэн хууль дутуу туссан. Жишээ нь шүүгч бол дандаа томилгоотой байдаг. Томилгоотой байдаг учраас бол хараат байдаг. Тэгэхээр шүүгч нарыг загнахад бас хэцүү. Үнэхээр л томилж байгаа юм чинь үрэг даалгавар өгвөл сэрнэ томилогдсон байж байгаа. Тий, хараат бус гэсэн дараа нэртэй үнийн ирэг дээрээ томилгоо нь өөрөө тэр хараат бус байдлыг үүсгэж байгаа. Тэгэхээр тэр шүүгч нарыг бас загнахад хэцүү. Тэр томилж байгаа хүнийг ч загнахад хэцүү. Угаасаа томилнгээ бичсэн юм чи тэр хүн чинь өөртөө таалагдсан өөрийнх нь захиа даалгаврыг биелүүлэх хүнийг л олж томилхоос биш. Чи ингээд томилогдлоо тэгээд баяртай би чамтай ахаад хизээч уулзахгүй чамтай ярих юм бол айгүй бол хараат бус байдал чинь нөлөөч магадгүй. Тэгээ хоёулаа одоо ерөөсөө бие биенээ танихгүй шүү гэсэн тийм харилцаа үүсэхгүй шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн үндсэн хуулинд энэ үндсэн суурь асуудлууд тодорхой тусаагүй учраас шударгаас алдагдсан байна. Гихцээр хүмүүс их эмзэглэж бухимдаж энэ их хурл нь хариуцлагагүй байна. Засгийн газар нь хариуцлагагүй байна. Засгийн газрыг сонгох, томилох, хариуцлага хүлээх ажилд ард түмэн оролцож чадахгүй байна. Шүүхээс ард түмэн их хол байна. Шүүхийн шийдвэр тэгээд ийм захиалагтай гараад ирэх юм бол ард түмэнд хандах байгууллага байхгүй. Нөгөө монголчуудын ярьдгаар дээшээ тэнгэр хол, доошоо газар хадуу гэсэн ийм байдал үүсэж байгаа учраас энэ үндсэн хуулийг зайлшгүй
засаж янзлах, өөрчлөх, шинжлэх хэрэгтэй байгаа. Энэ үндсэн хуулийг тэгтээ бүхэлд нь харуулж болохгүй. Энэ шилжилтийн үеийн үндсэн хууль. Тэгтээ шилжилтийг байнгын удаан ингээд байлгаад байх юм бол ерөөсөө шин нийгэм рүү орж чадахгүй. Шилжилт удах тусам хямрал гүнзгийрнэ. Тэгэхээр шинжилтийн үндсэн хуулийг жинхэнэ хөгжлийн үндсэн хууль болж өөрчлөхгүйгээр бид ерөөсөө байнгын шилжилтийн энэ үйл явц дунд будилсан ойлгомжгүй байдалтай цагаа алдах, ингээд хэдэн үеэрээ сайхан амьдрах болцоогоо алдах, магадгүй бүр тусгаар тогтлоо хөгжил дэвшлийн тэр болцоогоо алдах ийм аюул нүүрсэн байгаа учраас одоо яг яаралтай бүгдээрээ сайхан ярилцж байгаад энэ үндсэн хуулиа шинжилэн өөрчлөх ёстой гэж. За нэг том асуудал бол Монголд одоо яригдаад олон жил болж байна. Шийдэгдэж чадахгүй байгаа учраас бол зөрчлийг улам их бий болгож байна. Тэр юу вэ гэхээр бол байгалийн баялаг ашигт малтмалыг хэний мэдлэлд хэний өмчлөл байх вэ гэдэг асуудал. Тодорхой биш вэ? Одооний үндсэн хуульд маань байгалийн баялаг ерөнхийдөө юу гэж ойлгодог вэ гэхээр бол ард түмний мэдлэлд төрийн хамгаалтанд гэж нэг заалтанд бичсэн боловч нөгөө заалтанд давхар төрийн өмчид байна гэдэг. Оросын холбооны үндсэн хуульд бол байгалийн баялаг ашигт малтмалыг бол төрийн, хувийн, орон нутгийн болон бусад өмчийн хэлбэрт байж болно гэж бичсэн учраас Оросууд бол үндсэн хуулиндаа тийж бичсний дагуу төрийн өмч зарим байдлаараа байгалийн баялгаа төрийн өмчийн хэлбэрээр ашиглаж байна. Зарим байдлаараа хувийн өмчөд шилжүүлж ашиглаж байна. Гэтэл манай үндсэн хуулинд болохоор ард түмний мэдл төрийн хамгаалтанд байна. Дээр нь төрийн өмчөнд байна гэж бичсэн мөртлөө ягаад ч юм хувьд өгсөн байдаг. Вьетнамын үндсэн хуулийг үзэхэд бол төрийн өмчөнд байна гэж заасан учраас төрийн өмчөнд л байдаг. Тэгэхээр өнөөдөр үндсэн хууль зөрчил үйл ажиллагаа явагдаж байна. Тэр хоёр зүйл заалтын зөрөөг ашиглаж нэг нь ард түмний мэдэлд нөгөөх нь төрийн өмчөд байгаа гэдэг энэ хоёр зүйл заалтын зөрчлийг ашиглаж өнөөдөр харамсалтай нь байгалийн баялагийг ард түмнээс хол хөндий байлгах, цөөн хэдэн хүн гартаа авах ийм үйл явц явагдаж байна. Тийм учраас бол энэ бас асуудлыг үндсэн хуульд туйлын тодорхой тусгаж өгөх ёстой. Ингэж ээж энэ нийгэм маань бухимдлгүй, эв нэгдэлтэй, хөгжлийн төлөө зүтгэсэн, Монгол хүн болц төрснөөрөө бахархсан, Монгол орондоо эзэн болсон ийм харилцаа үүсэх ёстой юм аа. Тийм учраас бол би зөвхөн цөөхний л дурдлаа. Энэ мэтээр яриад байх юм бол үндсэн хууль маань зайлшгүй өөрчлөгдөх, шинжлэгдэх ёстой байна. Тэгэхдээ энийг одоо тээх ёстой гэд шүүмжлээ суух, эсвэл нэг хоёр хүнийг сайн муу ажиллаж ийн гэж хэлээ суух биш. Ерөөсөө систем нь өөрөө буруу байгаа учраас систем нь өөрчлөё. Нэг хоёр хүнийг муулах бол амархан. Энийг бол хүн болгон хийж чадна. Харин энэс жоохон цаашаа ажиллах хэрэгтэй, харах хэрэгтэй бол тэр эрдэм чадaltaй хүмүүс нүхээр байгаа бол тэр улс орно гэж бодсон улс төр намууд нь байгаа бол энэ үндсэн хуулийнхаа төсөл дээр нь цогцоор нь сууж ажиллах хэрэгтэй гэж. Тэгээ бид бол нэг хэсэг одоо Монгол ардын хувьсалт нам яачих вэ? Хаашаа алга болчих вэ? Гэх зэрэгээр энэ хоёр яагаад дугаа болчих вэ гэх зэрэг ярьсан. Би бол хувь хүнийг муулах, хувь хүнтэй одоо юу гэдэг юм дээр оролцож явах дуртай биш. Би асуудлыг жинхэнээр шийдэе гэж байгаа бол цогцоор нь шийдэх ёстой гэсэн юм байр суурь баримтлаа. Тэгээд бид одоо сүүлийн он жилүүдэд ажилласан тэр төсөл дээр сүүлийн саруудад ажиллаж цэгцлээд ингээд шинэ үндсэн хуулийн төслийг ард түмэндээ өнөөдөр өргөн барьж бэлгэлж байгаа юм. Цагаан сарын бэлэг. Энэ үндсэн хуулийн төсөл бол ямар ч үсэн одооны төслөөс үл илүү. Тэгвэл мэдээж хэрэг бурхан юм уу бурхад сууж байгаад хийгээгүй учраас бол алдаад утгаталтай байхыг үгүйсэхгүй. Гэхдээ ямар ч үсэн ярих сэдвтэй болох ёстой. Яг юу ямар асуудлыг гол нь яаж өөрчлөх гэж байгаа вэ гэдэг саналыг гаргаж иж нийгмийн хэлцүүлэгт оруулж иж ард түмийн үндсэн хуулийг өлгийдэн аваад буруу байвал засаад дутуу байвал нэмээд илүү байвал хасаад яг өөрийн үндсэн хууль болгож энэ үндсэн хуулийнхаа дагуу үндсэн хуулийн хувьсгал хийж тэгээд үр дүнд нь байгалийнхаа баялагын эзэн болох энэ төр засгийн бүр эрхийг өөртөө хадгалах өөрөөсөө гаргаж байх энэ эрх мэдлийг байнга өөртөө хадгалах хариуцлагагүй төр засгийн албан тушаалтан байгууллагууд хариуцлага тооцдог байх өөрөө бүх засаглалын эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа байгууллагуудыг шууд сонгох энэ одоо харилцаа үүснэ хаа гэж ингэж бодож найдаж сайныг бэлэгдэж энэ одоо цагаан сарын босгон дээр ард иргэдээ өргөн барьж байгаамаа. Өнөөдөр бол төр засгийн хувьд бол үндсэн хуулийг өөрчлөх ёстой эсвэл засах ёстой гэх нэг яриа төдий нэг ажлын хэсэг байгуулагдсан бодит зүйл бол байхгүй. Тэгэхээр Монгол Ардын Улс бол анхны бодит төслийг бол бий болгож тавьж байна. Тэгэхээр би танаас товчхон хариулаарай гэж гоё. Энэ төслийг боловсруулахад оролцсон одоо мэрэгдийн талаар та товч танилцуулаач. Яг одоо энэ түүхийг ярих юм бол би
ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт тухай асуудлыг бол улсын хурлынхантаа засгийн газрынхантаа ярьж ирсэн. За тэгээд янз янзаар бид ярьсаар угаад тэгээд нэгдсэн нэг тийм ойлголтод хүрч чадаагүй. Бас л ажлын хэсэг янз янзаар байгуулагдсан. Төрөөчийн хуралдаж ажлын хэсэг байсан, тэрний өмнөгдөж ажлын хэсэг байсан. Тэр ажлын хэсэг бол суугаад зөвхөн хэн эрх мэдээлэлтэй вэ гэдэг дээр булаацалцаар угаад ард түмэн эрх мэдээлэлтэй штэ гэдгээ мартсаар угаад тэгээд ерөнхийлөгчд эрх мэдэл өгөх юм уу, засгийн газарт өгөх юм уу, ерөнхийдөө байх юм уу, улсын хурал хэдэн танхимтай байх гэсэн асуудал дээр гол анхаарлаа хандуулад тэгээ маргалцаар угаад ойлголцохгүй угаад хайрын цагийг алдаж ингэж өнөөдрийн үндсэн хууль маань харамсалтай энэ нийгмийн ээдрээтэй болсон асуудлыг зохицуулж чадахгүйгээр бид хямарч 1992 онд би бас нэг юм хэлэх хамаарч 1992 онд харилцаа шин нийгэм рүү шилжиж хахад бол энэ шин нийгмийн харилцаа ийм ээдрээтэй байна гэж бас бодоогүй баг. Тийм учраас бол зохицуултыг дутуу хийсэн байна. Одоо бид нар харлаа шүү дээ. Энэ шин нийгмийн маань харилцаа маш их ээдрээтэй байна. Бүр дэлхийд ч ээдрээтэй болчлоо, орчин цаг маань. Монголд ч гэсэн ээдрээтэй болчлоо. Энэ шин ээдрийг хэн тайлах юм? Шинэ л үндсэн хууль тайлна. Шинэ үндсэн хуулийг энэ бий болгож ээж ард түмнэрээ хэлцүүлж байж, баталж ээж шинэ ээдрийг тайлахгүй бол хуучин үндсэн хуулиараа энэ шинэ ээдрээтэй нөхцөлийг бол бид залруулж засч чадахгүй юм аа. За тэгээд тэгээ сүүлд нь бид одоо янз янзын намууд. За тухайн бол одоо Монголын үндэсний арчс намын нөхдүүд. За одоо бусад намын төрийн бус байгууллагын нөхдүүд. За тэгээд зарим одоо хуульчид, эдийн засагчид, нийгэм судлаачид зэрэг хүмүүсийг оролцуулж угаад энэ төслийг гаргалаа. Би тэгээд яг нэг нөгөө даавинд гэж ярьдаг үстэй хэлмэгдэж тэр аавиндаа ороод сууж байхдаа ч хүртэл энэ дээр ажиллаж ирсэн. Тэнд гомдоод л хин нэгэн дуурлаад бөхөндөө суух биш. Хэдийгээр өсөж цангаж байсан ч гэсэн би хаамуудж байсан ч гэсэн би бол миний үүрэг бол энэ үндсэн хуулийн төслийг сайхан боловсруулж ард түмэндээ бэлэг байя гэж ингэж бодсуусан. Тэгээд эмчилүүлж байхдаач энэ улс төрийн үйл ажиллагаанд заримдаа идэвхтэй, заримдаа идэвхгүй оролцож байхдаа ч энэ үндсэн хуулийн төсөл дээр би болон бусад одоо манай нөхдүүд ажиллаж байсан. За ингээд энэ яриа маань дэндвэх олширлоо. Одоо яриагаа дуусгаж үйл ажиллагааг эхлүүлье гэж шийдээд бид сүүлийн одоо нэлээд хэдэн сарын турш энэ үндсэн хуулийнхаа төсөл дээр суулаа. Цэгцлэлээ янзллаа. Бас мэргэжлийн хүмүүст үзүүлж харууллаа. Тэгээд одоо энэ үндсэн хуулиа нэг ёсны одоо жигүүр төмөр болгож нисэх цаг нь болжээ. Нисгээд байгааг нь бариад ээж болохгүй. Эсвэл нис чадахгүй жигүүргүй байж хат нисгээд ээж болохгүй. Одоо яг жинхэнэ жигүүр төмөр болсон учраас бид энэ цагаан сарын өмнө ингэж нисэхээр шийдэж өнөөдөр энэ сайхан одоо өдөр энэ үндсэн хуулийнхаа төслийг ард иргэдэд өргөн барьж байгаа. За энэ ард иргэд маань энэ төслийг хүлээн аваад энэ хилцүүлэлт идэвхтэй оролцоод бид бас улс төрийн бусад намуудад энийг өгнө. Энийг одоо манай өмч биш, энэ инх хоёрын ч юм уу, хувьсгал намын ч юм уу өмч биш. Энэ бол ерөөсөө бидний дундын өмч. Тийм учраас бол энэ дээр бол бидний өмч, тэдний өмч гэж ерөөсөө маргалдахгүй. Гэхдээ одоо бүгдээрээ дандаа буруу тишээ харж ярьж ирснийгаа болоод нэг дүүгээ нүүц царайгаа харуулдаг. Ярихын тулд бол дундаа үндсэн хуулийн энэ төслийг тавья. Өөр төсөл байвал бас дээр нь тавиач. Эсвэл дэрэгдэн тавиач. Тэгээ бүгдээр энэ дундаасаа маш сайхан Монгол улсынхаа төрийн миний хэлдэг тэр зөрчилтэй асуудлуудыг нэгмөр ойлгож шийдсэн сайхан үндсэн хуулийн төслийг боловсруулъя гэж. Тэгээ одоо хоёулаа үндсэн хугацаанд орж байгаа юм чинь яг ямар гол асуудлыг тулсан бэ гэдгийг яриул яасан бэ гэж би санагдаж байна. За тэгэхээр дэлгэцэн дээр энэ шинэ үндсэн хуулийн төслийн зүйл залтуудыг бол өгчихсөн байж байгаа. Хамгийн ихний зүйл юу вэ гэхээр бүгд найрамдах Монгол ард улс нэгдүгээр зүйл гэж тэгж эхэлж байна. Төрийн маань сүлд ямар байх юм бэ гэдэг энэ дээр бол заагаад өгсөн. Бид нар өнөөдрийнхөө төрийн сүлдэнд бас монголчуудын бэлэгдэлтэй хүмүүсийг шүүмжлэлтэй бас зарим нь хандаад байдаг. Тэгэхээр энийг одоо ямар хөө байлаа. Тэгэхээр бүгд найрамдах Монгол ард улс биш ээ. Бүгд найрамдах Монгол улс. Бүгд найрамдах Монгол улс гэж. Бүгд найрамдах гэдэг энэ Монгол улс гэдэг энэ нэр томьёог бол дээр үед бидний өвөг дээдс одоо гадны хэлээр ярих юм бол республик юм уу, republic ч юм уу, repubblica гэсэн байдлаар илэрхийлэгдэх тэр нэр томьёог бүгд найрамдах улс гэсэн байдлаар орчуулсан юм байна. Их гоё орчуулсан гэж би боддог юм. Бүгд найрамдах. Энэний цаад утга философийн хууль эрх зүйн улс төрийн нийгмийн утга агуулга нь юу вэ гэхээр ерөөсөө засгийн эрх ард түмний мэдлэг байгаа. Засгийн эрх бол бүрийн эрх бол ард түмнээс үүдэлтэй. Ард түмэн энэ бүрийн эрхийг байнга өөртөө хадгална гэдэг зарчмаар република, паблик гэсэн одоо олон түмэн гэсэн үгний язгуураас гараад тэгээд одоо ард түмэн эрх мэдлийг
энэ төр засгийг байгуулах хэрэг мэддэг ард түмэн эзлэнэ гэсэн энэ зарчмаас ургас үг. Энийг манай үгдээс орч ургахдаа бүгд найрамд. Өөрөөр хэлбэл бүгдээрээ найрамдаж, ойлголцож, зөвшөлдсөж энэ төр засгийгаа сонгоё. Ажилуулъя. Муу ажиллаж байгааг нь огцруулъя. Хариуцлага тооцдог болъё гэсэн зарчим байна. Тэр утгаараа үнэхээр ард түмнээс энэ төр засгийн бүрийг үүдэлтэй юм бол бүгд найрамдах улс болъё. Яг өнөөдөр үндэс сурвалж бүгд найрамдах улс гэж нэг юм үг байдаг боловч яг тэр нь нэрэндээ байвал яасан. Одоо бүгд найрамдах Солонгос улс гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо бүгд найрамдах Франц улс гэдэг, бүгд найрамдах Польш улс гэдэг. Энэ мэтэр бол энэ бүгд найрамдах төр засгийн хэлбэрээ энэ эрх мэдэл хинээс үүдэлтэй вэ гэдгээ байнга улсынхаа нэрэндээ авч явж явах. Тэр зарчмаар бүгд найрамдах Монгол улс болвол яасан гэж. Тэгэхгүй бол тийм одоо зүгээр нэг юм ядуухан Монгол гэсэн нэртэй байлгүй. Бүгд найрамдах Монгол гэж. Манай ард түмнээс үүдэн гарсан эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа Монгол улсаа гэж ингэж хэлүүл яасан юм. Ард гэдэг үг юу бол яг бид авах болгоомжтой. Яг гэвэл энэ бол хуучин нөгөө ангийн үзэл. Тэгээд ард түмэн, ард иргэд, за тэгээд хөрөнгөтөн, за тэгээд одоо давхарга гэдэг нөгөө ангийн тэмцэл орчих учраас бид нийгмээ тэгж хагалмааргүй. Бид нийгмээ хагалдаггүй, харин одоо бүгд найрамдах зарчимтай нийцүүлж ард түмнээс төр засгийн бүрийг авч явах үүднээс бүгд найрамдах Монгол улс гэж нэрлүүл яасан бэ гэсэн саналыг тавьж байгаа. За энийг одоо манай иргэд маань дэмжих юм бол ингээл явчих гэж байгаа. Дэмжихгүй л илүү оновчтой нэр олж болох юм а гэж. Энэ ямар зарчим дээр тулгуурлаж байгаа гэдгээ бас нэрэндээ авч явбал яасан бэ гэж. За хоёрдугаарт бол уг нь төрийн сүлднээс дутуугүй сонирхолтой ийм зохицуултын үндсэн хуулийн шин төсөл орсон байна. Гэхдээ мэдээж хэрэг Монгол хүн аштын бэлэг, амны бэлэг, бэлэгдэл гэж ингэж ярьдаг учраас бэлэгдлийг бас их боддог учраас бид энэ бэлэгдэл дээр бас жоохон тогтоод ярьчих нь зүг байх. Өөрөө ч тэгж асуулаа гэж ингэж ойлгож байгаа. За бэлэгдлийг бол одоо маш бүдүүлгээр хоёр энгийн болгож хоёр хуваах юм бол бодиттой зүйлээр бэлэгдэл хийдэг. Бодиттой биш хийсвэр зүйлээр бэлэгдэл хийдэг ийм хоёр арга байна. За урт удаан түүхийг туулсан оюуны хөндөр соёлтой зан заншилтай ийм үндэстэмд голцоо хийсвэр бэлэгдлийг их авч явах дуртай. Одоо энэ солонгосыг хар арга бэлгийг за тэгээд тэр одоо эртний гүнзгий сургаалд байдаг тэр ИЦ-ийн номод туссан гексаграмм гэж орсууд эсвэл гадныхан ярьдаг хексаграмм гэж ярьдаг тэр зарчмаар одоо сайхныг бэлэгдсэн тэр үсгийг тугныхаа дөрвөн талд одоо бичиж ингэж авч явдаг байна. За Японыг хар ерөөсөө нар мандахын орон гэдэг нараа бэлэгдэл болгоод тэгээд нарын цаана бол ерөөсөө альва сайхны бэлэгдэл. Оросыг хар хоёр толгойтой бүргэд. Хоёр толгойтой бүргэж амтан дэлхийд байхгүй. Тэгвэл Орос орн бол агуу их том гүрэн учраас баруун нэгч зохицуулна, зүүн нэгч зохицуулна. Эсвэл баруун зүүнийг зэрэг харна гэж тэрийгэ бэлэгдэж энэ одоо хоёр толгойтой бүргэдэг жишээл сүлд болгож залсан байх жишээд. Тэр бол монголчууд бол морин дуртай гэдгийг бол бид бүгдээрээ сайн мэднэ. Тэгэхээр энэ бэлэгдлийн асуудлаар ямар саналууд энийг боловсруулж яхад ярьжсэн бэ гэхээр за бид тэгвэл хинээс үүсэл гаралтай юм. Бүртчин гуамарл. За бүртчин гуамарл байвал яасан гэхээр хэдэрхий одоо тийм яг жинхэнэ бодиттой амьтдын тухай зурчих гэдэг юм шиг ярьчих гэдэг юм шиг ойлгогдно гэж. Тэгвэл монголчуудын соёл их эртний олон зуун жилийн олон мянган жилийн түүхтэй их тийм хийсвэр бэлэгдлийн шинжтэй одоо ийм сүлдийг сонгуул яасан бэ гэж. За тэгвэл морь гэдэг тэр ойлголтыг авъя гэж. Тэгэхээр Монгол морь зурчихлаа зүгээр л нэг л Монгол морь. Ер нь морь гэдэг ойлголт чинь Монгол мориноос ч илүү том ойлголт. Морь гэдэг бол дэлхийн хүндрэлтийн хувьд ч гэсэн ерөөсөө үржих, дэвжиж дээшлэхийн нэр. Урт удаан хугацааг товчлохын нэр. Урт удаан замыг туулахын нэр. Эзэндээ үнэж байхын нэр. Ингээд бэлэгдлийн нэгэд бодох юм бол их сайхан бэлэгдэлтэй байна. Тэгэхээр бол бид за тэгээд яг нөгөө ярьчих юм бол адууны махан дуртай хүн байдаг гэж ярих юм бол бас инээдээд ярьжсэн л да. Яг ингээд амьд морь ингээд баг фотог нь зураад тавьчих юм бол нөгөө адууны махан дуртай хүн дох шанчаацын бодогдоод байх хэрэгтэй гэсэн маягтайгаар ингэж бас ярьжсэн. Тийм учраас бол морио авъя тэгтээ бэлэгдлийн морь авъя тэр утгаараа хиймрийн морь гэж. Хиймрийн морь байвал яасан бэ? Гэтэ энэ бол заавал шийдэх асуудал биш үү? Зүгээр яг ард иргэдээ хэлж байгаа. Хиймрийн морь, жигүүртэй морь. Нуруунд дээр алтан суянба залсан
цав цагаан өнгийн ариун бүхний бэлэгдүүлсэн цав цагаан өнгийн жигүүртэй хиймрийн морь нуруунд дээр алтан цэм базалсан ийм төрлийн сүлттэй байвал яасан бэ гэж зүгээр санал болгож байгаа. Ингээд энэ дээр бол манай ард иргэд маань сайхан бодцохоороо гэж хэлэх байна. За энэ бэлэгдлээс дутуугүй магадгүй илүү чухал хэд хэдэн зарчим суусан байна. За жишээлбэл Монгол хүн төрийн хамгаалтанд байна гэж орсон байна. Мал төрийн хамгаалалт гэдэг байсан шүү дээ. Тий яг одоо мал төрийн хамгаалалт, мал сүрэг төрийн хамгаалалт гэж байсан. Одоо тэрийг хэрэгжүүлэхдээ хүртэл нэг холигтой хэрэгжүүлж чадаагүй тунхлын шин чанартай малчин ардаа бид хүндэтгэлэг яах вэ? Гэхдээ хүнийг хийж болохгүй. Ерөөсөө энэ улсын үндэс нь хүн юм. Түрүүн би хэллээ шүү дээ. Энэ төр засгийн бүрийн хинээс үүдэлтэй юм бэ? Хин бүрийн эрхийг байнга өөртөө хадгалж явдаг гэхээр хүн ард түмэн. Тэгэхээр төр нь өөрөө эргээд ард түмнээ мартчихдаг. Төр засаг нь. Ард түмнээс хол хөндий оршин тогтночдөг энэ байдлыг засахын тулд бид хүн төрийн хамгаалтанд байна гэж. Төр засгийн хамгаалтанд байна гэсэн энэ үндсэн суурь зарчмыг бас энэ үндсэн хуулийнхаа төсөлд суулгасан байна. Ингэснээрээ одоо яаж энэ хэрэгжих юм бэ? За тэгвэл байгалийн баялаг дээр очиж яаж хэрэгжих вэ гэдэг зарчмаар нь хоёлоо тодруулж ярих юм бол байгалийн баялагийг бол бид хүний бий болгосон баялаг биш ээ. Олон сая жилийн өмнө янз янзын урвалын үр дүнд алт зэс нүүрс гих зэрэг одоо сайхан баялаг бий болсон байна. Тэгээ бидний өвөг дээдс маань энэ сайхан газар нутгийг бидэд өвлүүлж үлдээсэн байна. Энэ сайхан газар нутг дээр Монголын ард түмний аз хэмээр тохиож энэ том баялаг ордууд үлдсэн байна. Одоо энийг хэний ч оролцоогүй бий болсон баялаг учраас шудраг ёсонд нийцүүлж 3 сая монголчуудын дундын өмч болгоё. Бүр хүн болгоны инх баярын, элбэг доржийн, одоо доржийн, долгорын, баатрын, батаагийн, цэцгийн ингээд ерөөсө 3 сая монголын иргэний дундын өмч болгоё. Энэ өдрөөс эхлээд Монголд ядуурл алга бол. Ядуу амьдрал гэдэг ойлголт байхгүй бол. Яг л энэ дундын өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулж ашиг орлогын хэн нэгэн хүн дундаас нь авахгүй. Одоо Эрдэнтийг яаж их маргалдаж байна. Яг л энэ дундын баялагийг л одоо булаацалдаад байна шүү дээ. Хувийнхан булаацалдал, төр засаг булаацалдал тэгээд одоо нэг нэгнийгээ янз янзаар хилээд ингээ явж байна. Дундын баялаг болоод үндсэн хуулиндаа бичих юм бол эрдэнтч төр, оюутлогооч төр, таван толгооч төр энэ том стратегийн ач холбогдол бүхий ордууд бол нийт монголчууд бидний одоо бидний ах дүүс, бидний өвөг дээдс, бидний одоо таньдгүй 3 сая монголчуудын дундын өмч болоод тэгээд тэдний одоо хармаанд гэх юм уу, хадаасан гэх юм уу, хадгаламжийн дэвтэрдэн ч гэдэг юм уу. Энэ баялагийг ашигласан орлогын тодорхой хэмжээнд хуваарлагдаж орж ирж байна. Тийм учраас би зоригтой хэлж байгаа юм. Байгалийн баялгаа дундын баялаг болдог зарласан цагаас эхлэн энэ зарласан зарчмаа хэрэгжүүлсэн цагаас тэр мөчөөс эхлэн ядуу амьдрал, ядуу хүн гэдэг ойлголт Монголд байхгүй бол. Ингэж төр өөрөө хүнээ хамгаалтанд авна гэж. Хоёрдугаарт бол Монгол хүнийг өшөө яаж хамгаалтанд авах юм? Гэр бүлийн хамгаалтанд авах. Гэр бүл гэдэг ойлголтыг бол бид одоо үнэхээр нийгмийн төвд тавих ёстой гэж. Дандаа өрх толгойлсон эмэгтэй, өрх толгойлсон эрэгтэй, өн чинь ерөөсөө хүүхэд гэж ярьсаар угаад бид нар дасаад байх ёстой юм шиг байна. Ингэж байгааг бол бид засах ёстой. Тийм учраас бол гэр бүлийн харилцааг бид үнэхээр их эрхэмлэж, гэр бүл бүрэн бүтэн байх нь бол иргэний журамт үүрэг болгож, хүүхдээ өв тэгш хүмүүжүүлэх, гэр бүлээ бүрэн бүтэн байлгах асуудлыг бас энэ тусгаж байгаа. Тэгж чадсан 25 одоо энд зарим нь одоо их жоохон ч юм шиг боловч үнийн ирэг дээрээ цаагаараа маш том одоо гэр бүлийн ач холбогдолтой зарим залтууд орсон байгаа. 25 жил тасралтгүй одоо гэр бүлээ бүрэн бүтэн байлгаж амьдарсан гэр бүл бид төр засгаас тэр байгалийн барилгаас олсон орлогоор нь хоримтлал бий болгож орон сууцны байраар үнэгүй хангах ёстой гэж. Хөгсчүүл олон хүүхэдтэй эмэгтэй за тэгээд хөгжлийн бэрхшээлтэй эрэгтэй хүнд өвчтөе хүнийг эмчлэх эмнэлгийн зардлыг төр засгаас даах ёстой гэж. Залуучуудын дээд боловсролын зардлыг төр засгаас даах ёстой гэж. Ингэж Монгол хүн чинь нөгөө биеийн бараар 1-2-ыг сэтгэлийн бараар олныг дийлнэ гэдэг зарчим энэ үндсэн хууль тэгж тусч байгаа. Бид дээд боловсролтой болж сэтгэлийн барьтаа мэдрэг боловсролтой болно. Түүнээс бид хятадуудтай, орсуудтай эднийг муулж биш. Харин эдэртээ барилдаад эсвэл одоо ямар нэгэн байдлаар бие махбодороо үзээд дийлэхгүй.
Монгол хүн чадaltaй, сайхан аваргуутай. Тэгвэл тэр тооны олонгоор биднийг бол дарна штэ. Малгаагаараа цохиж унгаа гэж бас ярьдаг. Тэгэхээр олон хүн бүхийн үндэстний малгаан цохиж унахгүй тулд бид оюун ухаанаараа тэдэртээ өрсөлдөж хэдэн зуун хятадтай, хэдэн зуун Оростой, хэдэн зуун Америктай энэ тэнцүү өрсөлдөх чадвартай нэг монгол хүнийг бүр бий болгоё л хамгаалъя л. Тэгээд 3 сая монгол хүнийг тийм болгоё л. Инхэд дээд боловсролыг бол заавал эзэмшүүлэх ёстой гэсэн санаа энд бас туссан байгаа. За тэгээд дараагийн энд нэг зүйл болохоор бүгд найрамдах Монгол улсын ард түмний төр засгийг бүрдүүлэх бүрэн эрх гэж. Төрийн эрх ард түмний гарт бүрэн байна гэдэг ийм зүйл одоогийн үндсэн хуулийн санаанд бол бий. Гэхдээ бол бид нар тэрийг алдсан гэж би хэлсэн тийм. Энэ талаар би тодорхой тайлбарласан шүү дээ. Өнөөдрийн үндсэн хуульд бол муу туссан байгаа учраас бид ингэж тодорхой тусглаа гэж. Одоо энэ тодорхой тусгасныгаа яаж хэрэгжүүлэх вэ гэхээр түрүүн би хэлсэн одоо олон улсад хүлээн зөвшөөрөх цаанд байдаг. Энэ бүрийн эрхийг 3 хувадаг. Засаглалын эрх мэдлэг гэж. За гүйцэтгэх засаглал, засгийн газар, хууль тогтоох засаглал, парламент, шүүх засаглал, шүүх гэж. За тэгэхээр энийг 3 хувааж байгаа. Дээр нь бид сүүлийн жилүүдэд хяналт ерөөсөө алга болчихж байна. Ерөөсөө хяналт алга болсон. Нөгөө төсвийн мөнгө яаж зарцуулж байгаа, төрийн өмч яаж зарцуулж байгаа юм. Ард түмний эрх ашиг яаж хамгаалж байгаа гэдэг асуудлыг хяндаг ямар ч байгууллага байхгүй. Шахуу болцсон байна шүү дээ. Үндсэн хуулийн асуудлыг бол сайн зохицуулж чаддаг орхитуулчих. Тэр үед магадгүй одоо эрх чөлөөтэй боллоо. Одоо нэг хянаад шалгаадах юм байхгүй. Тийм учраас бол ерөөсөө л одоо чөлөөтэй тавьж өгч ивэл болоо гэд нэг тал руу хэтэрхий туушсан байж магадгүй. Тэгэхээр дандаа ямиг боож болохгүй. Гэхдээ бүр ингээд задгаа тавьж болохгүй. Энэ хоёрын дунд зохицуулт байх хэрэгтэй гэдэг утгаараа хянах эрх мэдэл гэж бид нар нэмсэн байгаа. Зарим улс орны үндсэн хуулинд бол энэ төрийн бүрийн эрхийг 5 засаглалын эрх мэдэл болгож хуваасан байдаг. Гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх, хянах, төрийн алба гэж. Тэгэхээр бид төрийн албыг бол бие даасан засаглалын эрх мэдэл болгож зохицуулах нь арай юу бол гэж бодож тал талаас нь үзэж судалж байгаад тэгээд гүйцэтгэх засаглал буюу засгийн газар, шүүх засаглал буюу шүүх, хууль тогтоох буюу парламент, тэгээд дээр нь хянах засаглалын эрх мэдэл гэж 4 дахь засаглалын эрх мэдлийг гаргаж ирсэн байгаа. Энэ үндсэн хуулинд суулгасан байгаа. За энэний цаана юу вэ гэхээр бол ерөөсөө хуучин ардын хяншлах хорог тэр нэрээр нь үүлдлэр нь бол одоо эрх мэдлэр нь бол тийм биш л дээ. Яг нэрээр нь бол ард түмэнд дассан. Яг үйл ажиллагаараа бол яг тэр хуучин ардын хяншлах хорог биш. Тэгтэл хянах байгууллагыг бий болгоё гэж. Тэгэхээр тэрийг бол хэн нэгэн хүн бий болгохгүй. Ард түмэн өөрөө тэр ардын хяншлах хорооны гишүүнийг сонгоно. Тэгэхээр ардын хяншлах юу хийх юм? Хүн болгон дээр очиод шалгаад байхгүй. Зөвхөн төсвийн мөнгийг яаж зарцуулж гэнэ үү? Төрийн өмчийг яаж зарцуулж гэнэ үү? Төсвийн мөнгийг ашиглаж ажиллаж байгаа байгууллага албан тушаалтан яаж ажиллаж гэнэ үү? Төсвийн мөнгө хөрөнгийг төрийн өмчийг ашиглаж эзэмшиж үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага одоо албан тушаалтан яаж ажиллаж гэнэ үү? Зөв зүйтэй ажиллаж гэнэ үү? Дундын баялаг нөгөө байгалийн баялагийг зөв зүйтэй зарцуулж гэнэ гэсэн. Зөвхөн энэ одоо хэмжээнд дээр л хяналт тавина гэж байгаа. Ардын хяншлахаар хороо бол. Тэгээ хорооны гишүүнийг бол ард түмэн сонгоно. Дээр нь хүний эрхийн үндэсний хороо гэж байна. Энэ хүний эрх хэрэгчлөлтэй холбоотой аливаа асуудал зөрчигдөж гэнэ үү гэдгийг л хүний эрх чөлөө асуудыг хариуцсан хүний эрхийн үндэсний хороо түүний гишүүд хариуцсан. Тэр одоо хүн хэлмэгдэж байгаа бол эсвэл одоо хүний эрхтэй холбоотой асуудлыг хуулиар дордуулж байгаа бол тэр бүхнийг шаардаж, шалгаж, засаж, залруулж энэ асуудлыг хөөцөлдөх ийм эрх бүхий субъектыг хянах эрх мэдлийн хүрээнд бий болгох нь зүйтэй гэж үзэж байгаа. Бас л ард түмэн өөрөө сонгоно. Хэн нэгэн хүн томилохгүй. Хэн нэгэн хүн томилчвал одоо хүний эрхийн үндэсний одоо комисс гэж ажиллаж байгаа. Томилгооны учраас ерөөсөө дуурч чаддаггүй. Дуурхаад дуургадаггүй. Чи томилогдсон учраас дугаа байгаараа, учиртай байгаараа чи гэд ингээд хэлээд суулгаад идэв. Тэгвэл ард түмнээс сонгогдсон элч бол эсвэл тэр хүний эрхийн үндэсний хорооны гишүүн бол ард түмнээс сонгогдсон ардын хяншлах хорооны гишүүн бол хинээс ч айхгүй шүү дээ. Ард түмнээс л айна. Хин чамайг сонгож гэн, хин чамайг томилж гэн, тэрнээс л хүн айдаг юм байл. Одоо тэгэхээр ягаад ард түмнээс айхгүй вэ гэхээр ард түмэн сонгоогүй учраас шүүхийг ард түмэн сонгоогүй, засгийн газрыг ард түмэн томилоогүй, хүний эрхийн үндэсний комиссийг ард түмэн томилоогүй, тийм учраас ард түмнээс айхгүй шүү дээ. Их хурлын гишүүд маань ч гэсэн ард түмний эрх мэдлийг өөртөө шийдвэрлээд авцсан гэж буруу ойлгоод үндсэн хуулийн өнөөдрийн зохицуулт тийм байна гэж ойлгоод за та нар зүгээр 4 жил дугаа бай. Бид юу амлах та нарт падгүй гэд амлснаа ор тос мартаад шал өөр юм хийгээд
сууж шít. Нөгөө сонгуульд олсон шархаа нөхөхгүй. Тэгээ сууж. Энийг бол ард түмэн өөрөө сонгож байгаа нөхцөлд бол тийм байдал үүсэхгүй гэж үзэж байна. За тэгээ бас нэг онцлог бол одоо энэ сонгуульд хэн ялж байгаа? Баяны ялж байна. Ягаад телевизэн цагийг их худалдаж авчиж байна. Машин одоо тэр ухрал сурчлагын үйл ажиллагаа явуулж байгаа машиныг илүү гоё чимгэлж байна. Машин олноор нь хөлсөж байна, түрээсэж байна, худалдаж явж байна. Самбараа олноор байгуулж байна, тий, байрлуулж байна. Одоо би хөвсгөлд очиод манай нэр дэвшигчтэй ингээд уулзнаар жил. Манай нэр дэвшигчийн зураг бол 1-2 газар байдаг. Нөгөө одоо улс төрийн бил бэнчинтэй хүмүүсийн эсвэл намуудын нэр дэвшигчдийн ухуулах сурчлагын материал ерөөсөө бараг одоо бүр булан болонд хашааны бан зулган дээр хадаастай шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо тэнцвэргүй байдлыг бий болгож байна. Тэгэхээр ард түмэн хөрсөн хүрсээгүй өөрөө хөдлөгдөж тэр олон дахин сурталчилсан хүнийг сонгох. Дээр нь тэгээ хар машин ажиллах, мөнгө тараах, сонгуулийн нөгөө царцаа ажиллах, за тэгээд сонгуулийн тогтолцоо гэсэн янз янзын асуудал байна. Тэгэхээр бид нар бол энийг засахын тулд бол сонгуулийн зардлыг төсөв даана гэж. Хэрв одоо төсөв даадаг байсан бол өнөөдөр ард түмнээсөө хэдэн төгрөг авч сонгуульд оролцож байгаа хүмүүс бол ард түмэндээ л үйлчлэнэ. Өнөөдөр ард түмнээс мөнгө авахгүй өөр хэн нэг харин өөр хувийн том компаниудаас мөнгө авч байгаа учраас ард түмнийг ашиглаж ямар нэг үндэ албашуулд очиод эргээд тэр хүндээ үйлчилж байгаа. Тэр компанида ашигтай шийдвэрийг конопт гаргаж байна. Эсвэл гарын үсгээр сууж гаргаж байна. Тэрэнд нь ард түмэн бухимдаад байгаа. Тэгэхээр ард түмэн маань их ухаантай юмны цаад наадыг ойлгож байгаа. Тэгэхээр бид нар бол өнөөдөр ард түмэн даана гэхээр зарим хүмүүс хэлнэ. Их мөнгө ард түмэн дээр үргэлжлэхгүй. Тэгэхээр ард түмнэр даалгахгүй наана буян хийж байгаа боловч цаагаараа ард түмний бүхэлдэн том уулуурхаан баялагийг өөр компанид өгч ард түмнээ мөлжиж шулж байгаа энэ байдлыг ийм байдлаар тасан зогсоо гэж. За тэгээд дээр нь сонгуулийн саналын хуудсыг зөвхөн гараар тоолно гэж. 3 сая монголчууд, сая 800 сонгогчтой тэрний 70% сонгуульд орсон гэх юм бол одоо нэг сая 200 мянган сонгогчийн саналыг гараар тоолж чадахгүй 300 сая хүнтэй байгаа Америктэй адилхан миллиард 300 сая хүнтэй байгаа Индитэй адилхан машинаар тоолно гэж ингэж бодлоод хэрэггүй. Тэгэхээр бид нар бол зарим юм дээр бол одоо ерөөсөө ард түмэн өөрөө гараараа тоолол шудраг сонгуулийн дүн гаргаж сурах хэрэгтэй. Ингэж бүгдээр шудраг сонгуул явуулж ард түмнээс шалтгаалсан, ард түмнээс айдаг ийм төр засгийг эмхлэн байгуулж ингээд ард түмнийхээ төлөө үйлчлдэг төр засгийг байгуулж энэ улс орноо хөгжүүлэх ийм гарцыг нэмэгдсэн хуулиараа олж явъя гэж бодсон. Парламентын маань хэлбэр засаглалын хэлбэр өөрөө. Парламентын хувьд бол 2 шаттай байна. 2 танхимтай байна. 2 шаттай, 2 танхимтай. Нэг нь бол одоо хуучнаар зөөрлж ярих юм бол улсын баг хуралтай адилхан. Одооний хуралтай адилхан. Нөгөөх нь бол энэ бол доод танхим гэж. Дээд танхим нь болохоор хуучин ардын хуралтай адилхан үндэсний хуралтай гэж. Үндэсний хуралдааг бол нам бусчуудын одоо намын гишүүн байж болно та. Тэгтээ 250 хүний гарын үсгийг цуглуулж чадсан хүн тэр одоо үндэсний хуралдаан сонгуульд нэр дэвшин зардлаа засгаас гаргуулна, тэнцүү өрсөлдөн. Тэгэд ард түмэн өөрийнхөө дундаас намын жагсаалтаар биш шууд өөрийгөө сонгох маягаар энэ сонгуулийн тогтолцоог зохицуулж байгаа учраас өөрийнхөө төлөөний хүнийг сонгоч. Сум болгоноос нэг, хороо болгоноос нэг. Ингээд Монгол одоо сум хорооныхоо тоогоор бодох юм бол нэг 500 гаруй 600 орчим хүн сонгогдно. Гэхдээ тэд нар байнгын ажиллагаатай биш. Жил 4 удаа өдөр болгонд 10 ажлын 10 өдөр хуралдаж баг чуулганы гаргасан хууль тогтоомжийг засаг залруулах баг хуралдааны хуралдаан гаргасан хууль шийдвэр зөв буруу гэж засаг залруулах хориг тавих ч юм уу эсвэл баг хуралдаан гишүүд өөртөө ажиллаа муу хийсэн бол огц сурлах ч юм уу хариуцлага тооцох энэ эрхийг эдлэнэ. Яг ард түмний дунд амьдарч байгаа улсууд Улаанбаатар хотдоо жил 4 удаа цуглахдаа бол үнэхээр энэ тасарсан байгаа байнгын ажиллагаатай гэсэн нэртэйгээр байнга одоо юу гэдгийг ард түмнээс тасаргаа байгаа хүмүүсийг бас байранд нь тавих тодорхой хэмжээгээр хамтын одоо эрүүл сарвал байдлаар ажиллах тийм харилцаа үүсдэг гэж бодож байгаа. За баг хуралдаа болохоор харин намын жагсаалтаар гэж. Одоо манайх бол намын жагсаалтаар сонгодог эсвэл ерөөсөө нам бусаар сонгох гэсэн хоёр туйлширсан үжил яваад хоорондоо зөрчилдөд байгааг парламентыг бүрдүүлэх, дээд доод танхимыг бүрдүүлэх энэ сонгуулийн тэмцээнд үндэсний хуралдаагаа яг ард түмний тэр харилцаа холбоо таслахгүй тулд бол мажоритар буюу шууд сонгогдох зарчмаар
Бага хуралдаага намын жагсаалтаар. Нам гэдэг чинь бас нэг заавал үүсэх юм биш. Намын өрсөлдөөн дунд, үзэл бодлын өрсөлдөөн дунд бид улс орны хөгжлийг яаж авч явах вэ гэдэг ийм одоо хамгийн сайн шалгарсан одоо бодлого нь тухайн үедээ амжилтаа хэрэгжиж явах ёстой. Тийм учраас бага хуралдаага намын жагсаалтаар үндэсний их хуралдаага шууд ард түмний дундаас шууд санд өгөх байдлаар ингэ сонгоё гэж. Ингээд энэ хоёр нийлжээж хууль тогтоох эрх мэдлийг илэрхийлнэ. Хууль тогтоох засаглалын эрх мэдлийг хэрэгжүүлнэ гэж. За засгийн газрыг бол ямар нэгэн ерөнхий сайд гэж нэг хүүхэлдэйнүүд ч юм шиг эсвэл одоо юу гэдэг чим хувилд данаар гарсан хүмүүс ч юм шиг ийм одоо хүмүүс ажилуулах биш. Шууд ард түмний дунд нэр дэвшиж сонгогдсон ерөнхийлөгч толгоолно. Тий. 50 нас хүрсэн Монгол улсын уугуул иргэн буюу өвөө эмээ, аав ээж өөрөө их нэртэйгээ Монгол улсын иргэн, 3 үеэрээ Монгол улсын иргэн ийм одоо 50 нас хүрсэн хүнийг нэр дэвшүүл ард иргэд хамгийн шилдгийн сонгоод тэр хүн шууд засгийн газараа толгоолно. Тэр өөрөөр хэлбэл гүйцэх засаглалыг ард түмэн өөрөө байгуулж байна. Хууль тогтоохыг ард түмэн өөрөө байгуулж байна. За тэгээд түрүүн би хэлсэн шүүгчднийг бас ард түмэн сонгох учраас шүүгчийг ард түмэн байгуулна. Хянах эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа хүний эрхийн хороо ардын шинжилх хороог бол бас ард түмэн байгуулж байгаа. Дөрвөлээ ард түмний сонголтоор л байгуулагдана. Тэгээд тэр ерөнхийлөгч нөрөө сонгогдчихоо засгийн газрынхаа ажлыг хийж чадахгүй бол бас л огцруулж болно. Тэгэхгүй нэг одоо нэг болохоор бүх юмд орооцолдоод байдаг ерөнхийлөгч. Нэг болохоор юу ч мэддэггүй ерөнхийлөгч юм шиг ийм ойлгомжгүй байдал дунд хамгийн хариуцлагагүй харилцаа үүсэж байгаа учраас бид энийг ингэж засъя. Ингэж шууд ард түмнийхээ хяналтанд хараа хяналтанд авчиж өгье гэж ингэж бодсон. Тийм учраас энэ дөрвөн засаглалын эрх мэдэл бол дөрвөлээ ард түмнээс сонгогдно. Ингэж одоо олон шат дамжлага бий болохгүйгээр ойлгомжгүй албан тушаалтнуудыг бий болохгүйгээр шууд ард түмнээс сонгогдож сонгогдсон өдрөөс эхлэн ажиллах ийм болцоо гэж байна. Ерөн сүүлийн үед бол парламентын гишүүдийн тоог их ярих болсон. Доод танхимын гишүүдийн тоог ер нь яг одоо бид нар бол нэг болохоор 55 эсвэл 99 76 гэдэг энэ хувьдраар ард түмэн өөрөө шийдэж байгаа. Миний хувьд бол яг хувь хүний хувьд 55 хангалттай гэж боддог. Тэгэхдээ зарим нь 99 гэж ярьдаг. 99-ийн тэнгэрч гэж янз ярьдаг юм байлээ. Одоо бол 76 гэж байдаг. Тэгээд бид нар бол энд хоёр тоо тавьсан байгаа. 59 6-аас 99 гэдэг. Тэгээ ард түмэн маань хэлж байгаа л 55 байна уу, 76 байна уу, эсвэл 99 байна гэдэг л ард түмэн маань шийд. Би хувьдаа бодохдоо 55 хангалттай болов уу гэж ингэж бодож байгаа. Харин үндэсний хуралдаа сум болгоноос нэг хүн, хороо болгоноос нэг хүн гэдээ бодох юм бол нэг 550 орчим хүн байх юм байл. Гэхдээ тэр 550 хүн цалин авахгүй, байнга ажиллахгүй. Улиралд нэг удаа ажлын 10 хоног л хуралдаж баг хуралдаан гаргасан шийдвэрээр хяналт тавих, зарим бүр эрхийнхээ дагуу шийдэх ёстой шийдээд тэгээд тараал явчихна. Хийж байгаа ажлаа хийгээд үргэлжлүүлэл хийнэ. Одоо ямар нэгэн бизнесийн компанид ажиллаж хүн байж болно. Зүгээр малчин хүн байж болно. Зүгээр эмч багш хүн байж болно. Гэхдээ нэг онцлог үндэсний хуралдаан гишүүн намын гишүүнчлээсээ түтгэлцэнэ гэж байгаа. Харин баг хуралдаан гишүүн намын гишүүн байна гэж байгаа. Ингэж намын гишүүн яаж ажилдгийг, намын гишүүн бүс нь яаж ажилдгийг энэ хоёр хоорондоо ингэ сайхан хамтран ажиллах эсвэл заримдаа нэг нэгнийхээ алдааг засаж ажиллах дээр ямар дундаас нь сайхан үр дүн гарах вэ гэдгийг бол одоо ард түмэн харж ашиг шийм хүрдгүү хаа гэж ингэж бодож байгаа. Монгол улс маань өргөн дэлгэр уудан нутаг оронтой. Тэгэхээр засаг захиргааны хувьд ерөөхдөө орсон өөрчлөлтүүд юм байна. Тий, засаг захиргааны нэгжийн тухайд бол бид улсын чанартай хот гэсэн ойлголтыг бий болгож байгаа. Энэ Эрдэнэтийн аймаг болгохын оронд улсын чанартай хот болгоё. Дархны аймаг болгохын оронд улсын чанартай хот болгоё. Аймгийн төвөдийг бол орон нутгийн чанартай хот гэж. Тэр хотын бас нэг тэр соёл иргэншлийн онцлогийг тооцсон, зохицуулж үндсэндээ хуульдаа хийхгүй л дандаа аймагжих, хөдөөжих процесс ингэж явсаар байгаад тэгээд хот маань аймаг болдог. Аймгийн төв маань сум болдог. Сум маань баг болоо явждаг. Тэр одоо тогтолцоо маань өөрөө өнөөдөр энэ эдийн засгийг идэвхтэй хөгжүүлэх, үйлдвэржүүлэх бодлоготой. Хүн амын суурин амьдралын соёлтой болгох, боловсролын чанарыг сайжруулах зэрэг энэ одоо шаардлагатай зөрчилж байгаа учраас бид Эрдэнэтэй Дархнаа, за магадгүй Яваанда Чойволсон хотыг, за Хинтийн Чингис хотыг, за ингээд Төв аймагт аль нэгэн хотыг, за тэгээ Арваа хэр ч юм уу, Цэцэрлэг ч юм уу, Хар хорин ч юм уу, за тэгээд Улаастай ч юм уу, Ховд ч юм уу, ийм одоо хотуудыг улсын чанартай хотууд болгоул тэнд одоо амьдралаа шийдэх, үйлдвэрлэл хөгжүүлэх, тэнд сурч боловсрох, эмчлүүлэх бололцоо улам нэмэгдэж
бүгдээрээ Улаанбаатар хот руу тэмүүлдэг тэр одоо нүүдэл судлыг бол хорж биш. Одын засаг даргын захирамжаар юм уу ямар нэгэн шийдвэрээр хорж биш. Харин тэнд нь өөрт нь амьдралыг бий болгох, тэнд нь орон сууцаар хангаж, сургуулийн байрж өгч, дэд үсээр нь холбож, тэр хотын статустай болж, өөрөө бие дааж асуудлыг шийдэх болцоотой болгож хөгжүүлэх гэж байна. Тэгжиж Монгол улс жиг төгжин. Тэгвэл ганцхан Улаанбаатар хот хөгжөөд бусд нь бүгдээрээ хоцрогдсон ийм байдалтай байж болохгүй. За нийслэлийн хувьд бол нийслэл өөрөө нийслэл юм чинь хэдийгээр улсын чанартай хоттой төстэй боловч энэс илүү статустай байх ёстой, эрх зүйн байдалтай байх ёстой гэж үзээд нийслэлийн иргэд нийслэлийнхаа засаг даргаыг өөрөө сонгоно гэж байгаа. Өөрөө сонгоно. Энэ нийслэлийн засаг дарга учраас бид одоо энэ нөхрийг сонгоно. Энэ нийслэлийн засаг даргаар ажиллаж чадна гэд тэр намууд нь өрсөлдүүлнэ, хувь хүн нэр дэвшнэ ингээд сонгордоо. Тэгээд тэр нийслэлийн засаг дарга бол өөрөө яг тэр сонгогчдынхоо өмнө хариуцлага өгч ажиллана гэж. За тэгээд ухарж бас улсын баг хурлаан гишүүний эрх зүйн байдалтай холбогдуулж тэр гишүүн сайн ажиллахгүй яах вэ гэхээр 10,000 сонгогч энэ сайн ажиллахгүй байна гэж одоо нэрээ бүр тодорхой, овгоо тодорхой тэгээд регистрийн дугаар муугаараа тодорхой бичээд тэг гар үс зурсан нөхцөл тэр 10,000 хүний гар үсгтэл байвал тэр баг хурлаан гишүүнийг игүүлэн татрах эсэх тухай асуудлыг хилдэж болно гэж байна. Тийм учраас бол ахаад л ард түмнийхээ хараа хяналтанд парламентын гишүүд орж ийн гэсэн үг. За дээр нь ард түмний саналыг тусаж үйл ажиллагаагаа явуулж явах хэрэгтэй төр засаг гэж бодож байгаа учраас тодорхой тооны хүмүүсийн гар үсгийг цуглуулж чадсан асуудлыг төр засгийн аль нэгэн шатны байгууллага заавал хилцэнэ гэж. За жишээлбэл одоо тодорхой хэмжээний тоо цуглуулж чадсан хуулийн төслийг улсын баг хурлаа заавал хилцэнэ гэж. Тэгэхээр ерөнхийдөө засгийн газар хууль санаачилж байж болно. Баг хурлаа 8-аас дээш тооны гишүүн хууль санаачилж байж болно. Үндэсний хурлаан 45-аас дээш тооны гишүүд хууль санаачилж байж болно. Ард иргэд тодорхой тооны гар үс цуглуулсан нөхцөлд бол хууль санаачилж байж болно гэж ингээд дөрвөн хууль санаачлах эрх бүхий эбектийг этгээдийг энэ хуулинд бас заасан байна. Тэр утгаараа хууль санаачлах эрхийг бол ганцхан 76 гишүүд тус тусдаа засгийн газар ерөнхий хичгээд ингээд 78 орчим этгээд эдэлдэг. Ард түмэн ерөөсөө хууль санаачлах хэрэггүй. Зүгээр л саналаа яриа л байдаг. Тэрийг тэгээ тоож байгаа ч хүн байхгүй. Тэгвэл үгүй ээ. Одоо энэ үндсэн хуулийн шин төслөөр бол тодорхой тооны гар үсгийг цуглуулж чадсан хуулийн төсөл бол заавал улсын баг хурлаанд бүр өргөн барьснаас хойш 30 хоногийн дотор хэлцэгдэж эхэлнэ гэсэн ийм зохицуултыг бол энэ үндсэн хуулийн шин төсөл тусгасан байна. Ингээ бодоод үзвэл баг хуралдааг их хуралдаанд хяндаг. Их хуралдаан 4-1 жил болгон дахин сонгогдож идэг. Тэгэхээр 4 жил дотор бол тэр их хуралдаа 100% солигдох болцоотой гэсэн үг. Тэр утгаараа байнга одоо чадaltaа их орныхоо төлөө зүрх сэтгэлтэй хүмүүс нь эсвэл улирал сонгогдох, эсвэл шинээр сонгогдох болцоог нээж ийн. Улсын их хуралдаанд орох үе таал өргөн байна гэсэн үг. Ингэснээр шууд ард түмэн нөгөө төр засгийн бүрийн эрхийг хэрэгжүүлэх эрхээ эдэлж гин гэсэн үг. Тэр утгаараа үндэсний их хуралдаа банк тэгж сэргэгдэж солигдож явах болцоотой учраас бол тэр гишүүнийг заавал татан бул хогсруулах асуудыг оруулаагүй. Харин баг хуралдаа бол 4 жил ажиллах ёстой учраас тэр харин гишүүний ажиллагаа муу байвал ард түмэн тодорхой хэмжээний гар үс цуглуулж чадвал тэр гишүүнийг татан буулгах, эгүүлэн татах хэсэг тухай асуудал шийдэг. Ерөнхийдөө ч хууль зөрчсөн байвал улсын дээд шүүх, үндсэн хуулийн цэц байхгүй, улсын дээд шүүх хоёр нэгдэж нэг одоо субъект болох ёстой гэж үзэж байгаа. Тэр утгаараа ерөнхийдөө хууль зөрчил ажиллагаа явуулсан бол улсын дээд шүүх тэр ерөнхийдөө хууль зөрчил ажиллагааг авч үзэж тэгээд шийдвэрээ гаргавал үндэсний их хуралдаа тодорхой одоо босгод авч тэр ерөнхийдөө огцруулах хэсэг асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ гэж байгаа. Шүүхийг ард түмээрээ сонгоно гэж байгаа. Ингээд ерөөсөө хараа хяналтаа хин нэгэн хүн одоо ерөөсөө хиндж хүрж болохооргүй, хариуцлага тоолж болохооргүй тийм дархлаатай байдлыг бол энэ үндсэн хуулийн шин төсөл арилгаж байгаа. Ард түмнийхээ хараа хяналтанд дунд айдаг, ард түмнээсээ бас дэмжлэг авч сонгодог, ард түмнийхээ мөнгөөр сонгуульд оролцоо тэгээ эргээд ард түмэндээ үйлчилдэг, дундын баялагаа ард түмэндээ өмчлүүлдэг, төр засгийн бүрийг ард түмэнд байнга хадгалагдж идэг, ажил хийж чадахгүй нь хугацаанаас өмнө огцорж болж идэг. Ийм зохицуултыг үндсэн хуулинд хийсэн байгаа. Өнөөдөр яг л олон нийтийн ард иргэдийн хүсэж байгаа бүх зүйлүүд одоо бид бол ингэж бодож байгаа тийм ард иргэдийн маань хүссэн, ард иргэдийн маань тэгэж чигээд шаардсан ийм зүйл залтууд иш орсон бол бид одоо
ард иргэдтэйгээ байнга л уулзч байдаг, санаа бодлыг тусгаж судалж ил байдаг. Тэр бүхнийг л энэ үндсэн хуулийнхаа төсөлд хийсэн. Гэхдээ бас хэдийнхий найрвчилж зүгээр жирийн хуулинд орох ёстой зүйл зартыг үндсэн хуулинд бас оруулж болохгүй учраас тэр болгоныг оруулж чадаагүй. Гэхдээ үндсэн одоо нийгэмд өнөөдөр зөрчигдөд байгаа зөрчилтэй байгаа асуудлыг том асуудлыг ийм байдлаар зохицуулах нь илүү оновчтой болох болов. Өнөөдрийн ээдрээтэй энэ ертөнцид цаг үед орон зайд бид ийм ээдрээтэй асуудлыг зохицуулж чадах тийм шинэ хөгжлийн үндсэн хуультай болж иж Монгол улс маань хөгжих болов. Монгол улсын ард иргэд маань төрийнхөө хамгаалтанд байж улс орондоо эзэн сууж амьдрах болов гэж бодож байгаамаа. Тэгэхээр бид хоёрын ярилцах хугацаа ерөнхийдөө бас өндөрлөх тал руу орсон, цаг нэлээд бас давцсан байна. Тэгээд би ойлгохдоо бол энэ хуулийн төслийг өнөөдөр бидний энэ хямралт хэрэгтэй байгаа тэр стендбай хөтөлбөр энэ гэдгээс илүү том чухал юм баримтж бидний өмнө гараад иржээ. Маш чухал юм зүйл бий болсон байна гэдгийг бас өнөөдөр нэвтрүүлгээр дуулгасан байх баяртай байна. Тэгээд сүүлийн цөөн хормыг бас танд үлдээ. Тэний ярих гэсэн зүйлийг бас би асууж чадаагүй байж байна. Үндсэн хууль бол ерөөсөө өнөөдрийн асуудлыг зохицуулна, ирээдүйн асуудлыг зохицуулна гэсэн. Тэгээ өнгөрсөн одоо туулж ирсэн түүхээ бас өөртөө дотор агуулж явдаг. 3 цаг хугацаанд дунд байдаг ийм хууль эрх зүйн дээд бичиг. Харин зүгээр хууль бол эсвэл засгийн газрын хөтөлбөр тэр олон улсын байгууллагатай байгуулж байгаа тэр ямар нэгэн хөтөлбөр бол зүгээр өнөөдрийн л байдлыг зохицуулах гэж оролдож байгаа. Тийм зорилготой байдаг. Тийм учраас энэ үндсэн хууль маань өнөөдөр үнэхээр тэр засгийн газрын байгуулж байгаа олон улсын үйл ажиллагаантай байгуулж байгаа тэр гэрээнээс бол хэд дахин битгий хэл одоо хэдэн одоо он жилээр нь бодох юм бол хэдэн 10 жилээр том орон зай цаг хугацаа багтаасан тийм чухал баримт биш л дээ. Тийм учраас бид одоо ард иргэдээ хэрүүл баргаан дунд биш харин цагаан сараа үндсэн хуулийг хэлцүүлэх байдлаар энэ үндсэн хуулийн зүйл заалтан дээр санаа бодлоо солилцох байдлаар цагаан сараа багтаасан. Тэгээ гарч байгаа гал дахиа жилийг одоо бид угтж байна. Дахиа ямар одоо шоу үйл амтан билээ гэж ярих юм бол үүрээр их эрт босдог, өөрөө сэрдэг. Өөрийнхөө сайхан одоо юм уу зарим унтж байгаа хүнд бол муухайж дуутай шиг санагддаг гэж боддог. Ямар ч байсан одоо дахиа дуугарч хүмүүсийг сэрээдэг. Энэ үндсэн хууль тэр утгаараа яг энэ дахиа жилийн өмнө гарч ирж байгаагаараа ард түмнийг сэрээж байгаа. Ард түмнийг нойноос нь сэрээж байгаа. Их хорондоо эзэн болох ёстой шүү гэдгийг сануулж байгаа. Ийм үндсэн хуулийн төсөл болсон баха гэж ингэж найдаж байгаа. Энэ сайхан завшааныг ашиглаад ард иргэдтэй хандаад та бүхэн маань сэрээрээ. Улс орондоо эзэн болоорой. Баялагтай эзэн болоорой. Монголчууд бол үнэхээр их ирээдүйтэй ард түмэн шүү. Энэ ирээдүйг энэ үндсэн хуулийн шин төсөл дотор агуулсан байгаа шүү. Энийг та өөрийн болгож аваад өөр хүүхдтэйгээ найз нөхөдтэйгээ аав ээжтэйгээ хамт хэлцээд дутуу байгааг нь гүйцээгээд илүү байгааг нь хасаад мэрэгэн онцтой сандаа тусгаад өөрийн болгож батлаарай гэж хүсэх байна. Ингээд сар шиндээ сайхан шинлээрээ та бүхний сансан сайхан сэтгэл бүрчин сэтгэлчлэн бүтэх болтугай гэж хүсэн ирэж байна. Тэгэхээр нэвтрүүлгийн маань урилгыг аваад бас нэвтрүүлэгт орсон танд их баярлалаа. Ажлын өндөр амжилтыг хүсье. Тэгээ сар шиндээ болтоо сайхан шинлээрээ. За тэгээд нэвтрүүлэгтээ маань хамт байсан үзэгчтэй авахындаа баярлалаа. Дараа 7 өдрийн өдрөө ярилцаад амжилтаар иргүүлсэн баяртай.